За сайн байцгаана уу? Энэ миний YouTube дээр тавигдж байгаа 2020 оны хамгийн анхны бичлэг. Өнөөдөр юуны талаар ямар бичлэг хийж байгаа талаараа би YouTube-ийнхаа титл дээр бол оруулсан байгаа. Та нар бараг титл уншаад ойлгосон байх. Тэгээд дахиад нэг тайлбарлаад өгье. Тэгээд YouTuber болох ч байгаа YouTuber болохыг хүсдэг. Тэгээд тийм хүмүүст зориулсан ерөнхийдөө бичлэг шүү. Тэгээд хэрвээ та нар YouTuber болохыг сонирхдаг болвол өөр бичлэгүүдийг үзэж болно. За тэгээд яагаад энэ бичлэгийг хийхээр басан гэсэн шалтгаанаа одоо хэлье. Хүмүүс ингээд надаас амар их асуусан чи яг ингээд бичлэгийг хийхэд чамд юу хэрэг болдог вэ? Тэгээд ерөнхийдөө яаж санаагаа олдог вэ? Нийтэрийг гэсэн амар олон асуултууд надад ирсэн. Хамгийн хэрсэн асуулт нь болохоор бичлэгээ юугаар янзалдаг вэ гэж асуусан байсан. Тэгээд дуудахгүй би энэ талаараа тайлбарлаад өгье. Тэгээд та нар цаашаа бичлэгээ үзээрэй. За нэгдэх та нарт YouTuber болоход хэрэгтэй нэгдэх зүйл нь юу гэхээр хамгийн түрүү та нар бол санаагаа олох хэрэгтэй. Заавал та нар юм яриад, камер барьж аваад, энэ тэндээ ямар нэг юм бичээд байх ер нь шаардлага байхгүй. Гээ хэрвээ чи гоё дуртай, тэг кино дуртай ч юм уу, дуун дуртай бол тэрийнхээ тайлбарыг бас зурагчлаг болоод YouTube дээр оруулж болно. Эсвэл зүгээр аудио хэлбэрээр юм ярьж болно. Тийм болохоор хамгийн түрүүнд эхлээд санаагаа олох хэрэгтэй. Чи яг юуны талаар хүмүүст юу хүргэмээр вэ? Хүмүүс ингээд юу таалагддаг талаар ерөөхдөө болол маш сайн бодож олох хэрэгтэй. Тэгээд YouTuber болох тэр хилээ тавина гэсэн үг. Санаа байхгүй болохоор яг юу хийхээ мэдэхгүй байгаа болвол та нар YouTube-ийн зөндөө олон бичлэгүүд үзээд хүмүүс ер нь юуны талаар юу хийдэм бэ гэдгийг судлаад үзвэл илүү тохиромжтой ах гэж бодож байна. За хоёр дахь зүйл нь гэх юм бол YouTuber болоод одоо шууд мөнгөтэй олно гэж бол бити бодоорой. Яа тэгэхээр бид нэр ингээд нэгт ингээд copyright ашиглаж байгаа одоо ашиглаж болохгүй дуу ч юм уу тиймэрхүү зүйлүүд ашиглаж байгаа болохоор бидрийг яг ингээ өөрсдийн минь контент гэж хүлээж авахгүй Google цаанаас нь. Тэгэхээр яг мөнгө ол шууд олдог гэж бол байхгүй. Чи амар их subscriberтай болж ээж 100,000-аас дээшээ ерөнхийдөө байж ээж чи орлоготой болно. Гэхдээ орлого нь бол бидний төсөөлж байгаагаас бол хамаагүй бага. Тэгээд YouTube өөрөө $100 хүрж ич тэр мөнгийг чамд өгдөг. $100 хүрнэ гэдэг бол бараг бүтэн 2 жилийн хөдөлмөр өгдөг. Тэгэхээр YouTuber болоо шууд баяжна гэсэн ойлголт байхгүй учраас зүгээр л хүмүүс чанартай контент түгээхийг хичээгээрэй. Тийм. За гуравт нь гэж байна. За гуравт нь болохоор хүмүүс надаас дандаа асуудаг нэг асуулт гэж төрүүлсэн штэ. Тэр нь болохоор бичлэгээ юугаар янзалдаг вэ гэж асуусан байсан. Тэгээд бичлэгээ болохоор би айгүй олон төрлийн аппликейшн ашиглаж янзалдаг. Тэгээд хүмүүс ингэ боддог байхгүй юу? Энэ YouTuber юм чи амар ингэ компьютерийн юутай ингээл бичлэг янзлах ур чадвартай байх. Эсвэл амар гоё камертай байх. Тэгээд эсвэл янзалж өгдөг хүнтэй байх гэж боддог. Яг үүндээ бичлэг янзалж авах чи амар амархан зүйл. Хэрвээ та өдөр болгон тэрийг хичээгээ хийгээд байгаа юм бол утсан дээр байдаг аппликейшнуудаар ч гэсэн та нар гоё өөрсдийнхөө гоёор ингэ яг төсөөлж байгаагаар контентыг хийж олно гэсэн үг. Миний ашигладаг аппликейшн за би энэ доор ингээ оруулчих. InShot гэдэг аппликейшн байгаа. Тэгээ би эний VIP 1 жилийнх нь худалдаад авцсан. Тэгээд тэрнийг ямар одоо ашигтай вэ гэхээр VIP нь болохоор доор нь InShot гэдэг бичиг гарч ирдгүү. Тэгээд илүү их эффект болон илүү их янз бүрийн стикерүүд нь өнгөө олж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр 1 жилийн турш та яг InShot гэсэн бичиггүйгээр бас дээрэс нь маш олон төрлийн өөр юмнуудыг худалдаж авахгүйгээр өнгөө ашиглаж болно гэсэн үг. Дөрөвт нь гэх юм бол яаж олон хүмүүс хурдан түгээх вэ? За тэгэхээр миний бичлэгүүд ч гэсэндээ амар ингэж түгэж амар олон юм бол яваагүй бүр амар сүртэйгээр ингэж шууд ингэж өсөөгүй багаар ерөнхийдөө өснө. За тэгээд хүмүүсийн сонирхлыг татсан юм илүү хийх юм бол тиймэрхүү контентууд ингээд challenge бичлэгүүд эсвэл янз бүрийн хүмүүсийн мэдхийг хүсдэг зүйлүүдийг та хийх юм бол таны subscriber илүү өснө. Эсвэл та үнэхээр их subscriberтай болмооргүй зүгээр л өөрийнхөө контентийг хүмүүст хүргэмээр хайм бол яг багаар бол өснө. Тийм учраас та ер нь бол миний бодож байгаа зүйлгүй хамгийн гол нь чанартай контент хүмүүст хэрэгтэй зүйлийг хүргэж чадах юм бол та маш хурцтайгаар өсөж дэвжих болно. Хэрвээ та шууд ингээл мөнгө олно тэгэл ингээл бичлэгээ хийгээл би шууд ингээ YouTuber болно гэсэн ойлголттой байх юм бол их тийм чанартай контент бол гаргахад бол хэцүү шүү. Тийм болохоор
Хамгийн гол нь чанартай юм хийгээрэй. Хэрвээ та ингээд бичлэгээ постлоод тэгээд cover зургийн ч юм уу сольж чадахгүй, location-ыг сольж чадахгүй, эсвэл ямар нэгэн хаштаг оруулж чадахгүй, эсвэл дахиад нэрийн солимоор байгаа ч юм уу нэг тиймэрхүү settings дотор асуудалтай байх юм бол мэдээж хэрэг бичлэгээ тавьж байгаа хүн болгонд зориулсан YT Studio гэдэг YouTube болгонд зориулсан нэг тийм аппликейшн байгаа. За тэр аппликейшнийг татаж аваад тэгээд та thumbnail-ээ сольж болно. Тэгээд өөр зөндөө нүүдээ сольж болно, хаштагаа сольж болно, хизээч хамаагүй сольж болдог. Тийм учраас YouTube дээр бичлэгээ тавихаасаа өмнө таны анхаарах нэг зүйл гэх юм бол энэ YT Studio гэдэг YouTube-ийн YouTube бүрт зориулсан нэг тийм аппликейшн байгаа. Тэр аппликейшнийг татаж аваад тэгээд бичлэгээ тавихаасаа өмнө та нар thumbnail-ээ хийгээд за бичлэгээ тавиад тэрний дараагаар та нар ороод thumbnail-ээ солиорой. За нэг иймэрхүү байна. Тэгээд миний өгөх 5 зөвлөгөө бол юм байна. Өшөө өөр зөвлөгөөнүүд ч гэсэн зөндөө байгаа. Жижиг сажиг. Эдгээр нь бол ерөнхий маш том 5 зөвлөгөө байгаа. Тэгээд хэрвээ та нарын ийм ярианы бичлэг хийх гэж байгаа бол бас би зүгээр юм жижигэн тип өгье. Тэр нь юу вэ гэхээр уцаа ингээд тогтоож чадахгүй ямар нэг юм дээр ингээд тавьж агаад ингээд хэцүү байх юм бол иймэрхүү нөгөө нэг ийм селфи стикерүүд эдэр штэ. Тийм юм бодолтож аваарэ. Тэгвэл илүү та нарт амар одоо ингээд бүтээмж гаргахад илүү чанартай болно гэх юм уу? Ингээд ширээн дээр ингээд тогтоож тавьдаг. За тэгээд дахиад одоо ингээд ярианы бичлэг хийх гэж байгаа болвол хамгийн гол нь хүн болгонд юм гэрэл чухал байх гэж би бодож байна. Ингээд өөдөөсөө тусгадаг. За тэгээд жоохон зар сурчлагын юм хэлчихье. Тэгээд эдгээр бүгдээрээ манай жилиг хэдэлгүүр дээр зарагдчихж байгаа шүү. Тэгээд авахыг хүсвэл 2 сарын 2-наас эхлээд захиалга авна. Та нар ороод фоллоу хийгээ. Тэгээд YouTube болоход ч манай дэлгүүр тасалнаа. За тэгээд үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Бүр их таалагдсан бол subscribe-ийг дараарай. Subscribe-ийн хажууд талд байгаа хонхон дээр дараарай. Тэгэх юм бол миний шинээр тавьж байгаа бичлэгүүд танд notification болж очино. За тэгээд удахгүй миний өөр Хонконг руу бас нэг тийшээ аялсан бичлэг хэрхэн аялах талаар, хэдэн төгрөгөөр аялах талаар тийм тип бичлэгүүд удахгүй нэг нэгээрээ цувраад орох учраас та нар хонхон дээр дараад хүлээж агаарай. Тэгээд үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.